Бид яг сая 1 сарын 1-ээс хойш 5 хоногийн зөрчлүүдийг хянан шалгаж үзлээ. Тэрийн захим орчинд яваад байгаа нэг 10 гаруй төрлийн л гомдол байх шиг байна. Эдгээрөө шалгаад үзэхэд бол бүгд ерөөсөө зөрчил болсон зүйл огт байхгүй байгаа. Зүгээр нөгөө иргэд шалгаж байна гэдэг зүйлийг зөрчил болоод торгуул болчлоо гэдэг байдлаар нийгэмд сошиалд өрнөж тавиад байгаа байхгүй. Тэр AI гэдэг зүйл, энэ захим бүртгэл гэдэг зүйл өөрөө энэ технологи гэдэг зүйлээр таны өөрийнх нь зөрчилчин энэ AI бүртгэгдлээ шүү. Шалгагдчих шүү гэдэг төлөв байгаа тоххой. А яг танд бол мессеж очоод торгуул болоод ингэж явж байгаа юм ерөөсөө иргэдэд байхгүй. Шалгагдаж байна гэдэг төлөвийг чинь тэр захин бүрдүүлэлт гэдэг байдлаар камераар үзүүлсэн материалыг эрхүү албан тушаалтан хянан баталгаажуулаад танд зөрчил болгож өгч байгаа. Энэ дээр л ялгаа байна. Тэрнийг л хүмүүс ингэж торгуул болчлоо, торгуулчлаа гэж яриад байгаа байхгүй. Энэ зүгээр бүртгэгдлээ, шалгагдаж байна гэдэг л мессеж яваад байгаа. Тэр өмнөх ирсэн тэр 10 төрлийн одоо сошиалд яваад байгаа зүйлүүд бүгд зөрчил болоогүй гэж хэлж болно. Бид нар бүгдийг шалгаад энэ яг тэр одоо нэг юу гэхэд бол нэг андуурагдсан зүйл нөгөө А үсэг Д үсгийн хооронд ингээд номерын стандарт шаардлага хангахгүй байгаа учраас зөрүүтэй мэдтэл бол яалч явахгүй очсон тийм нэг ганц л тохиолдол болсон байна. Бид нөгөө нэг зорилгоо бол хэлсэн шүү дээ. Бид торохтой чухал биш ээ гэж. Иргэд маань ч гэсэндээ маш ухамсартайгаар энэ зүйл тандж ийн гэж ойлгож байна. Би яг нэг жишээ хэлэхэд яг энэ 5 дахь өдрөөс хойш 1 сарын 1-ээс хойш явсан зөрчлүүд дээр бүгд ерөөсөө маш буурсан. Энэ зөрчлүүд өмнө ирж исэн нөгөө 13 сая зөрчлийг мессежээр хөргүүлсэн гэдэг бол бүр 4,000 ороод ирсэн. 4 хоногийн хугацаанд 4,000 гэдэг маань иргэд маань өөрөө зөрчгөө болцсон байна. А нэг эрэг дүнг одоо яг таны асуултанд хариулж хэлэхэд тухайн энэ уулзуур дээр маш эмгэгчтэй болцсон байгаа зүйлийг та бүхнээс сурвалжлаад өгөөрэй. Камерээс харуулж байгаа. Бүгд яг игнэ байраараа зорчдог болсон. Ингэснээрээ уулзуурын нэвтрүүлэх чадвар механик тээврийн сургууль дээр ихэд энэ буцаж иргэлтэй шалтгаалсан 2-3 игнэ дамнаад иргэдэг зүйл маань тухайн игнэндээ бучирнээс эргэснээс одоо зөв хоригдлолтоо орсноосоо болоод чигээр явах тээврийн эрсдлэгээ 40%-аар сайжирсан. 140 нэвтрдэг байсан бол цагт 320 болж сайжирсан гэдэг юм уу тийм. Ийм эерэг зүйлүүд маш их байна. Бидэрт яг нэг төсөөлөл байгаа. Яг таныг цагдаа зохицуулж явах торгоцсон кейс байна уу гэдээ асуухад хэн ч авчрахгүй байгаа байхгүй. Зүгээр л төсөөллөөрөө энэ цагдаа зохицуулна гэрэл тохио ногоон улаан байж хат намайг цагдаа яв гэж хэлэн тэгээ энээр зөрчилдөө торгуул болоод надаа ирэх юм байна гэдэг төсөөлөл байгаа байхгүй. А гэтэл бид энд яаж байгаа вэхээр бид нар үйлсэн шүү дээ. Нотлох хуримтыг бүрдүүлээ. Улаан гэрлээр ороод уулзуурын голд цагдаа зохицуултыг таныг бие зохицуултаар авч байгаа тохиолдолд бүртгэгч нь AI үртгэлээ шалгаж байна гэдэг хоримд өгчнө. А дараагаар нь эрхүү албан тушаалтан тухайн уулзуур дээр албаагч бие зохицуулт хийж үгүй юу гэдгийг чинь 5 секундын тухайн уулзуурын бичлэгтэй тухайн чиглэлийнх нь 10-аас 30 хүртэл хэмжээний камертай нотлох хуримтан жинтан боллоо гэж батсныхаа үндснээр эрхүү албан тушаалтан баталгаажаад тань торгуул болно. Түүнээс уулзуурын голд цагдаа зохицуулт хийж явах юм бол зам тээврийн осол гараад тухайн зам тээврийн ослыг тойрон гарчих үед эсвэл иргэдээ яриад байгаа одоо нөгөө гал командын машин тий зогсож яхад яв гэж шахчихад тий би ингээд игнэ барь зөрчөөс болоод намайг торгочлоо гэд. Энэ зүгээр л бүгдийг хянаад шалгаж байгаа учраас үнэхээр гал командын машин тий албаны тээврийн хэрэгсэл 103-ийн машин эдгээр машинууд зам тээврийн осол болцсон байгаа. Эдгээр үед танд торгуул очихгүй байгаа. Шалгадаж байгаа гэдэг горимд байгаа. Шалгана гэдэг чинь өөрөө эрхний албан тушаалтан тэрнийг нотлох хуримтын түвшинж үдчихэд үнэхээр энэ зүйл болсон байх юм бол камерууд дээр бүгдэн дээр нь харагдаж байгаа учраас танд одоо торгуул ногдохгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй.